Монгол Улсын цагдаагийн албаагчийн дөрөнд хувцсны төрийн хууль цааз сөрөг хүчийг илэрхийлэх гол тэмдэг болтгоо. Тэр дундаа цагдаагийн хамгаалтын хувцс хэрэглэл нь удаан эдлэгээтэй бие дэвтэйхэн ус нэвтрүүлдэггүй чиг гадагшлуулдаг наана технологи бүхий чанартай материалаар хийдэг. Энэ нь өдөр тутмын үйл ажиллагаа болон тусгай ажиллагааны үед албаагчийн аюулгүй байдлыг хангах хөдөлгөөний эрх чөлөөг хязгаарлахгүй байх мэргэжлийн харагдах байдлыг илэрхийлдэг онцлогтой. Хүүхэд багчууд цагдаагийн хамгаалтын хувцсыг сонирхож өмсөж үзэж байлаа. Өмнө өмсчихдэг гоо тэгээд жоохон сонирхолтой юм байна. Тэгээ нэг би ч нэг ирээдүйд нэг цэрэг цагдаагийн төрлийн нэг хүн болно гэж тэгэл ер нь сонирхолтой юм. Энэ бол ер нь 10-аас 10 л өгөх юм байна дөө. Ингээл бомбай гарын хамгаалалт тэгэл ер нь бүх биеийг л хамгаалдаг юм лээ л да. Энэ хувцас нь болохоор ингээд ерөнхийдөө бүх бие ил харагдах бие хэсгийг бүх нэлээхүйд нь хамгаалах зорилготой. Хөдөлгөөнд бас саад очруулахгүйгээр ингээд саад очруулах зорилгоцсон ийм хувцснууд байгаа. Энэ болохоор ингээд нийтийг хамаарсан юм замбраагүй байдал тэгээд олон нийтийг хамаарсан үйл ажиллагаанд ингээд хамгаалтын журмаар ашиглах ингээд хийж өргөн хувцас байгаа. Цагдаагийн албаагч нь аюул гэмтлээс хамгаалах мөн таних тэмдэг бүхий стандарт тоноглолын цогц хувцастай байдаг. Үүнд дөрөнд хувцас бие хамгаалах болон тусгай хэрэгслийн зэвсэг багтдаг байна.